Эсний өдрийн минь төргий бүгдээрэнд нь. Хажуудлага хүмүүс нэг сайхан мэдлэлчээ тэхөө. Мэдлэлж амжаагүй баха. Зарим хүмүүстэйгээ тий. За эсний өдрийн минь төргий эзээвэгээ гэдэг сайхан мэдлэлээд. Одоо удахгүй 9 сарын 1 болох гэж байна. 9 сарын 1 болохоор хүн болгон ч юу авах те тий. 12 жилийн хүүхэдтэй хүмүүс ингээд хичээл номын бэлтгэх ажил руу орно. Өчтөр бид хоёр хүүхдүүдтэй манай баг хүү маань 1-р ангид орж байгаа учраас цүнх аваад, дэвтэр аваад явж байхад бас л сонирн мэдрэмж төржээлээ. Нөгөө хоёроо баг мартцсан байлээ. Тэгээд багыгаа орсон чинь дахиад хүүхдтэй болж байгаа, сургуулийн оюутантай болж байгаа юм шиг мэдрэмж төрөөд гоё байсан. Та бүхэн хичээлийн хэрэгсэл хэрэг бэлдэж байна. Гайгүй байна уу? Гайгүй юу. Бэлдэг хүмүүс байна уу? Бага тий. Бусдын хүүхдийн төлөө бэлдэж өгөөрэй гэж хэлмээр. Инээгээд энэ тий. Нэрээ тийм тий. Хичээлийн хэрэгсэл байхгүй хүүхдүүд бас байгаа хаа. Та бүхэн тийм боломж олдвол тийм боломжоор бас бусдыг хангаж өгөөрэй гэж хэлж байна. За өнөөдрийн Библийн ишлэл бол Эзра намын 7-р бүлгийн 10-р ишлэл байгаа. За би энийг та бүхэнд уншиж өгье. Эзра эзний хуулийг судалж түүнийг хэрэгжүүлэхэд болон Израиль түүний тогтоол зорилгоодыг заахад зөрхөө зориулсан юм а гэж. Танил ишлэл байна уу манайхаа? Хаанаас танил болсон бэлээ бид нар энэ ишлэлтэй? Саяхан зуны кемп дээр тий. Зуны кемп дээр сүнслэг детокс гэдэг хичээл орж явахад яг энэ хэсэг бас орж ирсэн. Тэгээ би энэ хэсгийг хараад үнэхээр тухайн үед зүрхэнд хүрээд за би энэ талаар өшөө жоохон гүнзгий чуулгантаа бас энэ талаар эзний үгийг дамжуулах хэрэгтэй гэж бодсон байгаа. Энэ дэлхийн ертөнцийн маш олон янзын сэргэлтүүд болсон өнгөрсөн хугацаанд. Гол төлөөллүүд нь ихэнхдээ нэг болон нэг хэсэг хүмүүсийн зурстралын өөрчлөлт, бурхны үг рүү хандах хандлага, гэмшил, бурханд өөрийнхөө амьдралыг зориулах тэр зориултаас эхэлсэн байдаг. Жишээ нь бидний сайн мэдих одоо 1500-аад оны үед болсон шашны шинжилэлт. За нэг түүхийн хичээл дээр бол юу гэдэг вүлээ? Европын нөгөө шинжилэлт гэж явдаг тий. Ялангуяа бидний итгэл үнэмшлийн одоо юу болох нэршил болох протестант итгэлийн реформашн буюу шинжилэлт бол 1500-аад онд болсон байдаг. За үүний нэгэн том төлөөлөл бол яг ганцхан хүн байсан учраас тухайн шинжилэл болсон юм бол биш л дээ. Олон янзын хүмүүсийн олон үйл явдлын түүхүүд бол байсан. Гэхдээ бидний сайн мэдгээр бол Мартин Лютер. Нөгөө Мартин Лютер Кинг бол биш шүү. Нөгөө сүүлд нөгөө Америкийн өөрчлөлтөнд ягаадсан те тэр бол биш. Харин шашны шинжилгээг авчирсан Мартин Лютерийн талаар би энэ ярьж байгаа. Мань хүн Библи буц руу очих, Библи рүү буцах ямар нэгэн тахилчаас илүүтэйгээр Библи рүү өөрлөн шилжих гэсэн тийм санаатаагаар зөвхөн итгэлээр гэдэг энэ нэг чухал одоо итгэл үнэмшлийн байр суурийг илүү ингэж онцолж энэ шинжилэлт нь бол бий болсон байдаг. Үндсэндээ Библийн одоо үгхийн Библи зөвхөн ямар нэгэн лам папад хариалагддаг биш. Хүн болгон Библи рүү иргэн очиж Библиэс суралцаж, хүн болгон Библийг таньж мэдснээр энд жинхэнэ итгэлийн амьдрал, жинхэнэ тэр итгэл гэдэг чинь яригдана гэдэг энэ гол зүйлийг бол ярьсан байдаг. Энэ 1500 сүүлд нь 1600 оны үед Пуританы өөрчлөлт буюу шинжилэлтийн талаар бол бас Библийн сургууль сурж байгаа оюутнууд бол сонссон баг. Пуританчууд гэж гарч ирсэн. За энэ дээр бол гол ярьдаг хүн болохоор Джон Овен гэж хүн байна. Ричард Бакстер гэж хүн байна. За хэд хэдэн хүмүүс бол гардаг байх. Яг Пуритан гэдэг ийм бүлэг хүмүүсийн удирдагч нар л да. Англид байсан. Английн одоо нөгөөд нь Германд байсан бол энэ хүмүүс бол Англид байсан гэсэн үг. Библийг гүн гүнзгий судлах. Ялангуяа гэр бүлийн мөргөл, ариун амьдрал гэдэг энэ сэдвээр маш их анхаарсан тийм хүмүүс. Үүнээс болоод Англид маш том яг сэргэлт бас бий болсон байдаг. Христэд амьдралын сахилах бат, гэр бүлийн сүнслэг нөхөрлөл, сүнслэг удирдлага гэдэг энэ зүйлсийг бол энэ пуританчууд бол илүү их ярьж тэнцээ сэргэлт болсон байдаг. Сүүл дараа нь 1700-ийн үед бол Джонатан Эдвард гэдэг хүн болон Жорж Whitfield гэдэг хүмүүсээ дамжуулаад Англид
сэргэлт бол болсон байдаг. За 1900 онд сүүлд за түүнээс өмнө болохоор 1900 онд бол бидний сайн мэдих Пентекост урсгалын сэргэлт бол Америкийн Азуса гэдэг гудамжинд болсон. Энэ хүмүүс өөрсдийнхээ амьдралыг бурханд ариунаар зориулъя гэдэг ийм ариун амьдралын хөдөлгөөн гэсэн хөдөлгөөнөөс болоод тэнцээ сэргэлт бий болоо. Тэнцээ маш олон Африкууд, Америкийн Африкууд Христэд итгэж болоод итгэлэн сэргсэн учраас Африк маягийн магтан дуунууд тухайн үед гарч ирсэн. Тийм учраас Пентекост урсгалынхны ялгаа бол тийм Африк маягийн магтаалаар их ялгардаг. Тэрэнд нь юу гэдэг вэ гэхээр үсэрч магтах, алгаа таших, гараа өргөхтэй, бүжиглэх гэдэг энэ хэм маягууд бол 1900 онд л одоо юу гэх юм 100 гаруй жил хотлоо ярих чинь те. Мөн үү? 2000 100 гаруй жилийн өмнө л яасан. Христлийн түүхэнд орширсан байх ш. Тэрнээс өмнө бол алгаа таших, бүжиглэх те, янз янзын бөмбөрөөр ингэж тоглох тиймэрхүү юмуд бол христлэлд бол байгаагүй. Харин 1900 онд бол энэ бол орж ирснээр дэлхийн ертөнцид христлийн өнгө төрх, магтаалын өнгө төрх бол маш их өөрчлөгдсөн байдаг. За үүнтэй нэг адил бол 1700 оны үед бол бидний сайн мэдих юу явах те, бидний бас зарим нь мэдих методист урсгалын бол үүсэл нь бас гарч ирсэн байдаг. За энэний гол төлөөлөл нь бол Джон Весли гэдэг хүн байгаа. 1730-аад оны сүүл үеэс ахуулаад 1790-ад он хүртэл Джон Весли бол бас л тухайн үед бол үнэхээр алдартай номлогч нарын нэг байсан. Энэс болж асар том сэргэлт бий болсон. Джон Веслигийн үүсгэсэн методист урсгал яг би методист урсгал үүсгийе гэж бол мань хүн бол яриаггүй гэвчиг мань хүний үүсгэсэн тэр санаачлагууд одоо тэр санаачлууд нь юу байсан гэвэл ариун амьдрал гэдэг санаачлагыг бол төвшүүлсэн байдаг. Эзэнд өөрийгөө зориулсан бол зориулсан шиг зориулъя гэд өглөө болгон 5 сэт босож залбирдаг, чимээгүй цаг хийдэг ийм бүлэг хүмүүс өс. Тэгээ тэдний хүмүүс харангуйтлын энэ ямар сонин гараад вэ гэд христчнэр нь шүү дээ. Тэгээд тэднийг методист гэж нэрлсэн байдаг. Ер нь яг ийм дүрм журм дагдаг нөхдүүд методыг дагдаг хүмүүс гэд жоохон доогуулсан маягаар бол энэ нэрийг анх өгсөн байдаг. Гэхдээ энд маш том сэргэлт бий болсон байдаг. Методистуудаас болоод маш олон ийм хөгжмийн ялангуяа урлагийн хөгжмийн талбар дээр бол христтгэл бол асар өндөр ийм одоо юу гэх юм те дэвшингүү хөгжилтөнд бол хүрсэн байдаг. Дээр нь нэмэх нь ийм charity гэж ярьдэн штэ те. Одоо сайн дурын тусламжийн ийм ажил үйлчлэлүүд. За бидний магадгүй олон улсад үйлчлдэг хүмүүс зарим salvation хайрам буюу авралын хайрам гэж Монголд нэг гişрэг байдаг те офицеруудын ордын тэнцээ. Тэр бол дэлхийд даяар одоо юу гэх юм асар их хүчээ авсан үйлчлэлүүдийн нэг болсон. Энэ бол ихэвчлэн гэр оронгүй хүүхдүүд, хоол ундгүй өнчин тэр хүүхдүүдийг авч сургаж, тэднэрт хоол хүнс өгж, тэднийг амьдралд бэлтгэж, гарын ганцганд хөлийн дөрөв төрөгдөг тийм олон улсын тийм үйлчлэл бол өнөөдөр хүртэл явагдаж байгаа ийм үйлчлүүд бол бий болсон. Гэх мэтчлэн маш олон янзын ийм сэргэлтүүд бол болсон. За бидний ойрын жишнээс их юм бол Өмнөд Солонгосын сэргэлтэн. За Өмнөд Солонгосын сэргэлт бол яг үүндээ эхлэл нь Хойд Солонгосоос эхэлсэн байх жишээний ч юм уу те. За Хойд Солонгост 1907 онд энэ сэргэлт анх Хойд Солонгосын нийслэл болох Пенан гэж ярддаг те. Тэнцэнээс л эхэлэлтэй байдаг. За мэдээж яриг Хоёр Солонгосын асуудлаас болоод тухайн үед гарсан асуудлаас болоод христчнэр ихэнх нь Өмнөд Солонгос руу нүүж цугтсан ийм асуудлаас болоод тэр сэргэлт Өмнөд Солонгос руу шилжих жишээний ч юм уу. За сүүлд ярих юм бол 1930-аас 70-аад оны үеийн Африкийн сэргэлтүүд байна. Угандад болсон, Руанда, Кен, Танзан улсууд болсон сэргэлтүүд. Гэх мэтчлэн маш олон төрлийн ийм сэргэлт өөрчлөлтүүд дэлхийн түүхэнд бурхан яг л нэг ийм олимпийн бамбар нэг газраас нөгөө газар руу дамжуулж байгаа мэт улс үндэстнүүдийн дунд бурхан ингэж өөрчлөлт сэргэлтүүдийг хийсээр ирсэн. Энэ өөрчлөлт сэргэлтүүд нь зөвхөн улс үндэстний хэмжээний гэхээс илүүтэйгээр гэр бүлийн хувийн өөрчлөлт сэргэлтээс үүдэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл нэг хүний эзэнд өөрийнхөө амьдралыг бүрэн зориулах зориулалт. Бурхны үгэнд шимтэн сурах тэр нэг хүсэл тэмүүлэл. Ариунаар амьдрах тэр тэмүүллээс болоод хэсэг бүлэг хүмүүст нөлөөлж, хэсэг бүлэг хүмүүс нь тухайн бүс нутгатаа нөлөөлж ингэснээр бүтэн үндэстэн эзний өмнө шинжлэгдэх, сэргэгдэх бурхан эзний ивэлийг хүлээн авах үүд хаалгууд нэгддэг байсан. Өнөөдөр бидний уншсан Библийн хэсэг болох Эсра намын 7 дугаар бүлгийн 10 дугаар ишлэл. Энэ хэсэг бол Израилийн ард түмэнд ирсэн нэгэн сэргэлтийн талаар бол маш тод томрон бол харуулдаг. Би энэ хэсгийг та бүхэнд уншиж өгье.
Эсра номын 7 дугаар бүлэг. За. Окей, за энэ чинь би гаргачих. Энд чинь ингэж хэлсэн байна. 1-р эшлэлээс нь уншвал. Эдгээр явдлын дараа Персийн хаан Артаксерксийн хаанчлалын өмгөөр Эсра гарч ирэв. За ингээ Эзрагийн удам явагдана. Эзэр нь Сирагийн хүү, Сиран Азариагийн хүү, Азариа нь Хилкагийн хүү, Хилкиа нь Шиломийн хүү, Шилом нь Задокийн хүү, Задок нь Ахидопын хүү, Ахидоп нь Амариагийн хүү, Амариа нь Азариагийн хүү, Азариа нь Мериотын хүү, Мериот нь Зихариагийн хүү, Зихариа нь Өөсийн хүү, Өөс нь Букийн хүү, Бук нь Абушиагийн хүү, Абуш нь Финехасын хүү, Финехас нь Илиасрын хүү, Илиаср нь ахлах тахилч Аароны хүү байв. Эзра нь Вавилоноос ирсэн ба Израилийн бурхан эзний өгсөн Мосегийн хуульд мэрэгшсэн гүүш байв. Эзэн бурханых нь мотор түүний дээр байсан учраас хаан түүний хүссэн бүхний түүнд сойрхжээ. Израилийн хүүгүүдийн зарим нь тахилч нарын, зарим нь левичүүд, дуучид, дааман хаалганы сахиулууд, сүмийн үйлчлэгчид Артаксеркс хааны 7 дугаар онд Иерусалим руу явцгаав. Тэрээр хааны 7 дугаар оны 5 дугаар сард Иерусалимд ирэв. 1-р сарын 1-нд Вавилоноос аян зам эхэлж бурхных нь ивэлт мотор түүний дээр байсан учраас 5 дугаар сарын 1-нд Иерусалимд иржээ. Учир нь Эсра эзний хуулийг судалж түүнийг хэрэгжүүлэхэд Израильд түүний тогтоол зарилгуудыг заахад зүрхээ зориулсан юм а гэж хэлсэн байдаг. Өөрөөр хэлэх юм бол Эсрагийн хувьд бол Вавилонд боочлогдож, сүлэгдэж очсон үр удмаас гарсан залуучуудын нэг. Тэгээд энэ Эсра бол зүрхээ Бурхны үгийг судлах, Бурхны үгийг хэрэгжүүлэх, Бурхны үгийг заахад зориулсан хүн бол байсан. Үүнээс өмнө Эзрагийн яг энэ үед бол хэд хэдэн үйл явдал бол тухайн үед бол болсон байдгийн. За энэ үйл явдлыг харах юм бол манай нийтийн тооллын өмнөх 538 онд Персийн Сирус хааны үед Зерубабелийн одоо дор. За энэ бол сүүл болсон юм л сүүл өмнө болсон юм л да. Сүмийг сэргээх үйл ажиллагаа бол эхэлсэн байд. Өөрөөр хэлэх юм бол Зерубабелтэй хамт хэсэг бүлэг хүмүүс анх ирээд хамгийн эхлээд тэд нар юу хийсэн бэ гэхлээр сүмийг сэргэн барьсан байдаг. Сүүлд нь ойролцоогоор нэг 100 гаруй жилийн дараа Артаксеркс хааны үед Эзратай хамт хэсэг бүлэг хүмүүс ирсэн байдаг. За одоо саяны уншсан хэсэгдэр бол тэр бүлэг хүмүүсийн талаар ярьж байгаа. Ердөөсөө яг энэ үед төд удалгүй. Ердөөсөө энэ Эзрагийн үйлчлэлсэн яг тухайн цаг үед нь бидний бас мэдэх Нехемия гэдэг иш үзүүлэгч бас байсан. Тэр Нехемия бас Иерусалимд хурж ирээд Иерусалимийн ханан хэрмийг сэргээсэн түүх бол гардаг. Цаг хугацааны хувьд бол энд нэг 3 түүх хоорондоо холбоотой юм 3 түүх гардаг. Яг уу Зерубабелийн түүх бол арай жоохон эрт гардаг л та нэг 100 жилийн өмнө. Зерубабел хурж ирээд Соломон хааны барьсан сүм нуран унсныг хараад юуны түрүүнд эхлээд сүмийг барих ёстой гэж үздэг баг. Юуны түрүүнд эхлээд сүмийг барих ёстой. Би чуулган гэж яриаггүй шүү, сүмийг ярьж байгаа. Энэ тухайн үеийн Соломон хааны барьсан сүмийг ярьж байгаа. Яагаад гэвэл тухайн үед Соломон хааны барьсан сүм нэгдүгürt бурхан оршдог. Хоёрдугаар Израилийн ард түмнийх нь гол ив нэгдэл болоод төв нь бол байсан. Тийм ч учраас израилчууд хааж очисон бэ? Соломоны сүмийн байгаа газар буюу Иерусалим руу хандаж харж залбирдаг байсан. Энэ нэг юм онцлог бий. За манай муслимчууд яг энийг авсан байдаг шээ, дуурайсан байдаг те. Нөгөө Микарогоо харж залбирдаг те. Микарогоо харж залбирах энийг нь онол ба. Энэ чинь тухайн үеийн хуучин гэрэн дээр байсан ийм уламжлуудын нэг байхгүй, хэргэлдэг байсан аргачлуудын нэг. Тэгээд тийм ч байсан учраас яасан бэ гэхээр анх ирсэн Зерубабел юу хийсэн бэ гэхээр сүмийг нэглээ барьчих. 9 сүмийг барьсан. Соломоны сүм ямар гайхамшигтай байсныг харсан хүмүүс Зерубабелийн сүмийг хараад уйлж исэн талаар түүх байгаа шүү дээ. Уйлж исэн. Ямар эзний сүм ингэж доромжлогдох гэжтэй гэх мэтчлээ. Дараа нь эзэн Эзраг явуулсан байдаг. Эзраг хурж ирээд арт түмнийг синхруулах гэж оролддог. Яг энэ үед нь Иерусалимд Нехемия хурж ирээд бас нэмэлт хүч болдог. Тэгээд Иерусалимийн ханан хэрмийг босгон байгуулдаг. Иерусалимийн ханан хэрмийг босгон байгуулж явах үедээ
Эзрагийн одоо үйлчлэлтэй нэгдэж тэ хамтарч энэ хоёр хамтдаа Израилийн ард түмнийг сэргээсэн ийм түүх бол энэ ч бол гарч байгаа. Ингээ харах юм бол сүм барих, хот сэргээх, бас үндэстнийг сэргээх гэсэн ийм гурван түүх яг энэ тухайн үед бол болдог. Сүм барих бол амаргүй байсан. Ягаад гэвэл Египт орных нь ах дүүс нарын нэг болох Самарчууд цусалдсан байсан шүү дээ. Тэд нар яасан бэ гэхээр Израильчуудын эсрэг довтлохож сүм барих үед нь янз янзын цаадуудыг л учруулдаг байсан. Мөн хот сэргээх Нехемиягийн хувьд бол амархан байгаагүй. Хотыг барих үед нь эргэн тойрны хүмүүс нь бас л яах вэ? Ах дүү нарын түүнийг доромжилж, гутааж, үүнийг харихад над хэрэмч нурж унахаар ийм байна гэх мэт янз янзын байдлаар үздэг байсан. Харин Эзрагийн хувьд үндэстнийг сэргээх ч гэсэн бас амархан байгаагүй. Гэвч Библиэд Израилийн үндэстний сэргэлт хан хэрэм, эдийн засаг эсвэл улс төр ямар нэгэн тийм материалын зүйлсээс л эхлээгүй байдаг. Израильчуудын сүнслэг сэргэлт нь Бурхны үгэнд өөрийгөө бүрэн зориулсан тэдгээр хүмүүсээс эхэлсэн байдаг. Өөрөөр хэлэх юм бол яг тэр сэргэлт, өөрчлөлт, шинжлэлт нь бол шалтгаан нь юу байсан бэ гэвэл Бурхны үгэнд өөрийгөө бүрэн зориулсан тэдгээр хүмүүсээс эхэлсэн байдаг. Саний бидний уншсан сэдвэр бол тэр хүний нэрийг Эзра гэж нэрлэж байгаа. Эзра номын 7 дугаар бүлэг бол Библийн маш чухал хэсгүүдийн нэг. Яагаад гэвэл Эзрагийн үйлчлэл хэрхэн үндэстнийг үндэстэн болгож, хэрхэн задарсан байсан, оюун санааны хувьд ялагдсан байсан тэр ард түмэн дахин сэргсэн талаараа үгүйсэн учраас. Тэгээд Эзрагийн үйлчлэлийг Библи тодорхойлж бичгтээ Эзра авьяастай нэгэн байлаа, ухаантай нэгэн байлаа, мэрэгэн нэгэн байлаа гэж өнгөрсөн 7 хоногийн бидний номлосон Соломон шиг биш. Харин юу гэсэн бэ? Бурхны үгэнд зүрхээ зориулсан нэгэн гэж л дүгнсэн байдаг. Бурхан ихэвчлэн хамгийн чадвартай мундаг тийм хүмүүсээр бус харин яг өөрт нь өөрийгөө бүрэн зориулалттай хүмүүсээр дамжуулж ажиллаа хийдэг. Тэр хүмүүсийг ашигладаг гэдгийг бид нар үүндээс харж болно. Эзра Вавилоны цөллөгийн дараахан үед бол амьдарч байсан. Тэр үед Израилийн нөхцөл байдал бол улс төрийн хувьд бол маш сул дорой. Олигтой товоогоод гараад ирсэн, удирдах гэж байхгүй. Арт түмэн ёс суртахууны хувьд бол доройтсон. Яаж л бол яаж нөгөө жүнглийн хууль, ширэнгийн хууль гэдэг шиг одоо яах вэ? Нэгэн тал хууль засаг цааз удирдлага байхгүй болсон юм чинь хүн болгон өөрийнхөө амьдрах гэж оролддог байсан. Тийм л үе. Сүнслэг байдлын хувьд бүр ярих юм бол байхгүй. Сүмэн нураад унтсан. Одоо хаана ойш мөргөлөө өргөлдөх юм. Мөргөл үлдэх газар байхгүй. Бөөн шалтдаг. Ковид болсон. Тэ? Бөөн шалтдаг. Одоо яах вэ? Ковид байхгүй басыг дараа л цуглах байх таа гэж. Өөрөөр хэлэх юм бол Израилийн ард түмний хувьд тулгамдсан байсан эдийн засаг болоод нийгмийн нөхцөл байдал нь тэднийг маш их юм сулбар байдал оруулсан. Өчтөр би нэг мэдээ үзэж байгаа, дэлхийн дахны мэдээ үзэж байгаад нэг юм сонирхолтой юм ярилцахгүй юу? Юутайгаа Copilot AI-тайгаа ярилцахгүй юу? За тэр юу байсан бэ гэхээр өчтөрийн миний асуусан асуулт нь юм. Одоо Орос Украиний дан мүд дуусах шинжгүй байна. Дээр нь нэмэх нь Иран, Америкийн дан чи юу болох гээд байна. За ингээд бензиний үн болоод юуны эрчим хүчний тэгээ дээр нь логистикийн буюу янз янзын бараа материалын хомслууд бий болох үед одоо яах вэ? Юунд бид нэр бэлдэх хэрэгтэй вэ? Ямар бизнес, ямар юу ашигтай вэ гэж яг тиймэрхүү юм асуухгүй бид хоёр ярьлаа. Тэгсэн чинь мань хүн ярьж байна. Та одоо пастор хүн штэ гинэ. Өдөс миний нөгөө AI намайг бүр амар гүн зүг судалсан. Та пастор хүн итгэл найдвараа алдахгүй байхад хамгийн чухал шүү гинэ. Тэгээ би бүр би тэрийг мэдэж байна гэж баг өдөс нь хэрэлтэй нь штэ тий. Тэгээ би зүгээр ямар бизнес чухал вэ гэж асууж байгаа шүү гэдэг. Заримдаа нөгөө нэг энэ улс их орны нөхцөл байдал аюул олон зүйлсүүд бидний амьдралд эзнээс холдох, айх, сандрах, санаа зовох олон нөхцөл байдлыг бүрдүүлэх тохиолдол байдаг. Израилийн ард түмэн яг тийм. Сүмэн нураад унсан чинь бах болцсон, тарцсан. Тэгтээ сонирхолтой. Хуучин гэрээн дэш тэр, шинэ гэрээн дэш тэр. Хизээж асуудал Христийн сүмийг бүрэн дүрэн байхгүй болгож унгааж байгаагүй. Асуудал гарч ирэхлээр улам илүү нэмэгдэж байдаг. Асуудал гарч ирэхлээр улам илүү сүмийн тоон нэмэгдэж байдаг.
Хавчих тусам яадаг вэ? Улам илүү хүмүүс нь галтаа болоод байдаг. Байхгүй бол тусам улам илүү хүмүүс өргөөд байдаг. Зовох тусам улам илүү бусад туслаад эхэлдэг. Энэ нэг сонирхолтой. Тийм ч учраас Библиэлд юу ч хэлдэг вэ гэхлээр та нар хоосон хэрнээ бусдыг баяжуулагч нараа гэж хэлсэн байна. Энэ үед Израилийн ард түмний хувьд үнэхээр дорогдсон байсныг бол дорогдсон байсан. Тийм учраас Бурхан Езраг тухайн үед босгосон, Нехемияг босгосон, Зерубабелыг босгосон. Одоо харин Езрагийн үйлчлэлийг бид нар харах юм бол Езраг босгохдоо Езраг яагаад босгосон талаар энэ маш тодорхой харагдаж байгаа. Тэр нь Бурханы үг рүү бүх ард түмний анхаарлыг хандуулсан үйл явдал гардаг. Тэгээ энэ дээр нэг 3 чухал үг гарч байгаа. Бид нар кемп дээр бас харсан. Нэгдүгээрх нь Бурханы үгийг судлах. Энэ 10 дугаар ишлэлээр гарна л да. Езра эзний хуулийг судалж гэж хэлсэн. Эзний хууль гэдгээр Бурханы үгийг илэрхийлдэг байсан. Энэ тухайн үеийн хиллэг нь. Одоо бид нар эзний хууль гэж ярьдаггүй л дээ. Эзний үг гэж хэвшлэн бидний хиллэгтэл ярьдаг. Тухайн үед бол эзний үг бол яг хууль байсан. Яг гэвэл үндэстэн бий болж исэн Бурхан өөрийнхөө үгийг хууль мэт тэр дунд тавьж исэн учраас. Тэр хуулийг судалж исэн. Тэр энэ судлах гэсэн санаа нь их сонирхолтой үг. Энэ дарааш гэсэн еврей үг байдаг. Ирж хайх, шаргуу судлах, нэгтлэн шинжлэх, бүр ингэ жажлах нөгөө юуны өвхөр нөгөө өвсөө идээд ингэ хөвдөг шүү дээ, тэ. Яг тэр нэг санаа хэвэх, нэгтлэх. Бурхны хүслийг олж хайх гэж оролдох яг энэ цаана надад яг юу гэж хэлээд байгаа юм цаана гэж. Нэг хэл сурахлаар нэг хэд хэдэн төвшөнд хэлийг сурдаг гэж хүмүүс ярьдаг те. Нэгдүгürt нь аагаар нь сурдаг. Хоёрдугаар төвшин илүү мэрэгжлийн төвшин аагаар дамжуулаад энэ хүн юу ярих гэдэг байна гэдгийг сурах те. Тэгэх юм бол бид нар ер нь бол мэрэгжлийн про болж байна л гэсэн үг те. Энэ хүн нар гэж хэллээ. Тийм нар гэдэг бол нар мөн. Гэхдээ яг нараар дамжуулж энэ хүн юу хэлэх гэдэг нь гэдгийг ойлгож чадах юм бол одоо яах вэ? Нилээн мэрэгжлийн төвшний одоо хилцүүч болох гэдэг нь яах гэдэг нь тий. Яг үнтэй адилхан. Библийн үгийг бид нар унших нэг ондоо. Харин түүнийг уншаад яг үгээр дамжуулж надад Бурхан юу гэж хэлэх гээд байна гэдгийг олж мэдэх нь юу гэхээр нөгөө нэг одоо Езрагийн хэлээд байгаа Бурханы үгийг судлах гэдэг санаан дээр энэ ч оршиж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ зүгээр нэг унших талаар бол яриаггүй. Эндээс бид нар яг ирж хайх, тэмүүлэх, дахин тунгаан бодох, санах, түүгээрээ бүр ингэж тэжээгдэх гэсэн санааг энэ чинь илэрхийлдэг. Үлс номон дээр Бероот дахь чуулганы талаар хэлэхдээ нэг ийм үг гардаг. Харин тентхийхэн Тесалоникийнхнийг бодвол уужим сэтгэлтэй байсан бөгөөд тэд үгийг дуртаяа хүлээн авч эдгээр нь үнэн эсхийг бичвэрээс өдөр бүр нэгтлэн үзэж байлаа гэж хэлсэн байна. Бероотын итгэгчнэрийн талаар хэлэхдээ. Тэгээ Бероотын итгэгчнэр яадаг байсан бэ гэхээр энэ тэндээс хүмүүс ирнэ штэ. Номлоно. Энэ Үлс номын үед чинь нэг ийм гачин нэгдэлтэй гачин нөгөөдөлтэй гайхамшиг ийм үе байсан байхгүй. Ямар үе байсан бэ гэхээр маш олон явуулын номлогч нартай үе байсан. Тийм учраас Илч Паул яадаг байсан бэ гэхээр явуулын номлогч нар хэрэг үнэхээр Илч Паулын илгээсэн эсвэл Ерүслэмд байгаа ах トゥ нарын буюу элч нарын илгээсэн тэдгэр хүмүүс байсан бол тэд нар юм загталтай очдөг байсан. Би ах トゥ син нэг байна. Энэ хүнээр дамжуулж хилэгдэж байгаа үгсүүд нь яг хөө итгэмжтэй гэсэн санааг илэрхийлдэг. Тийм ч учраас Илч Паул дандаа яадаг үслэр гаж сургаал номлогчдоос болгоомжтой байгаараа гэж. Тэд нар харагдахтаа айгүй мундаг сүнслэг айгүй лаг юм шиг харагддаг. Гэвчиг тийм байдаггүй шүү гэдэг талаар байнга сануулж бичдэг байсан. Тэрнээс нь болоод Бероотын итгэгчнэр яасан бэ гэхээр хүүж ирээд айгүй мундаг гуншинтай айгүй мундаг лаг юмтай байсан ч гэсэн тэр хамаагүй. Хэрвээ тэр эзний үгийг дамжуулж байгаа бол энэ үнэхээр эзний үгээр батлагдж байгаа эсхийг нь судалдаг байсан байхгүй. Өөрөөр хэлбэл бид нар эзний үг гэж нэрлэгдсэн болгонд яг уу араас нь дагаж ийм хамхуу шиг явж болохгүй гэсэн санааг илэрхийлдэг. Бурхны үгэнд бид нар гүн суйрлах ёстой. Мэдэх ёстой. Өнөөдөр бид нэр итгэлийн тунхыг уншиж байгаа би дахиад тэр санаанд орлоо. Бид нар энэ бэлгэцийг унтраагаа ячвал итгэлийн тунхыг маань чуулганы хідэн чэйжлэх болоо. Нэг өдөр шалгах юм эсэгсэн. За яах юм гэж дотроо өөртөө ингээл яриа сууж л. Яг итгэлийн тунхаг бол Библи биш л те. Гэхдээ энэ Библийг итгэлийн тунхаг маань хураангуулад ядаж эднэрийг эдгэр чин гол баримтлах ёстой зүйл шүү гэж талаар зааж байгаа. Тэгээ юунаас хазааж болохгүй. Ядаж идрээсээ битгий хазгаа гэсэн гол зүйлсүүдийг л хэлдэг. Өөрөөр хэлэх юм бол бид Библийг мэдж таньснараа
Ямар нэгэн буруу зүйл орж ирэх үед бид нар түүнийг яах вэ? Мэдэрдэг. Хэрвээ бид нар буруу болгоныг судлах гэж оролдох юм бол энэ дэлхийн ертөнцийн буруу зүйл нь судлагдчих дуусахгүй. Дахиад хэн нэгэн хүний санаанд гачин санаа орж ирэл дахиад нэг гаж урсгалыг бий болгоно. Дахиад гівгүүд нэг супер санаа орж ирэл түүгээрээ яах вэ гэхээр бас нэг гаж урсгалыг бий болгоно. Гэхдээ одоо тэгэл эхнээсээ Монголд айгүй олон гаж урсгалууд байгаа шүү дээ, тий. Гаж гэж тогтоогдсон гаж урсгалууд байна. Гаж гэж тогтоодоогүй гаж урсгалууд байна. Гажийн ч мэдэхгүй гаж урсгалууд бас байж байгаа, тий. Тийм биз дээ. Бид нэр өөрсдөө ч гэсэн дагаал явж байгаа. Тийм урсгалууд ч гэсэн бас байх шүү дээ. Ягаад гэвэл отоохондоо бид нар шууд гаж гэж хэлж чадахгүй байгаа учраас харцсанж байгаа зүйлсүүд ч гэсэн бидэрт байгаа. Одоо хар хоринд байна. Би одоо тодорхойнуудыг хэлье. Месианик урсгалын цуглаан байна. Яваад очичв. Хуучин бол анхнаасаа манай евангелийн цуглаан байсан. Одоо болсон. Гаж болсон. Урхангай аймгийн хар хоринд байгаа. За одоо дотроосоо ингээд гаж болсон хэд хэдэн бас цуглаанууд байна. За энүүхэн хотын захад нэг цуглаан байсан. Тэр маань буцаад гайгүй болж байгаа юм шиг нэрээ нэлээд яах вэ? Гэх мэтчлэн биднэрт зарлаагүй азанж байгаа, харзанж байгаа олон бас яах вэ? Зүйлсүүд байгаа. Тэгэхээр тэр болгоныг бид нар судалж чадахгүй. Ягаад гэвэл хизээ нэгэн цагт хэн нэгэн хүн танд ямар нэгэн гаж зүйл заах үед та түүнийг хэрхэн бурхны үгээр шалгах вэ гэдэгт илүү анхаарах хэрэгтэй гэсэн. Өөрөөр хэлбэл үнэн зүйл нь юу вэ гэдгийг бид нар мэдчих юм бол үнэн хязгаарч өөрчлөгдөхгүй байхгүй. Буруу зүйлсүүд бол байнга өөрчлөгдөд байдаг. Тэр болгоныг бид нар судлах боломж байхгүй. Тэр үннээ мэдчихад л энэтэй л нийцэхгүй байх юм бол яах вэ? За уучлаарай. Энэ нэг л сонирн байна. Тийм учраас би энийг хүлээж авахгүй. Беро хотын итгэгч нар яажсэн бэ гэхээр яг үүнтэй адилхан номлогч нар хурж ирээд номлох үед энэ сургаал заагаад байгаа сургаал нь үнэхээр энэ Библи дээр нь байгаа юм уу? Яг тухайн үед ийм Библи байгаагүй л дээ. Нөгөө хуучин гэрээ бол аль хэдийн тодорхой болсон байсан. Хуучин гэрээнийхэн зарчимтай нийцж гинүү. Есүсийн заагаадсан сургаалтай нийцж гинүү. Илчнэрийн бидэрт явуулсан Есүсийн заасан сургаалыг явуулсан тэр загтлуутай нийцж гинүү буюу өнөөдрийн бидний гар дээр байгаа Библи. Энэ бүхэнтэй нийцж байгаа юу? Ерөнхий зарчим нь адилхан байна уу? Гүү байна уу? Гэх мэтчлээ. Одоо хамгийн энгийн жишээ ярил л та. Есүс бол ариун. Тэр бол үнэхээр ариун байсан шүү. Амен. Тийм биз дээ. Тийм үнэхээр амен. Ариун байсан. Тэр ариун байсан. Тийм учраас нүгэлтэй биенд байх боломжгүй юм аа. Гэвэл амен гэж чимээр санагдаад байгаа шүү дээ. Гэтэл үгүй. Есүс хэрвээ тэрийг бид нар амен гэх юм бол Есүс 100% хүн байгаагүй гэдгийг хүлээн зөвшөөрж гэсэн үг. 100% хүн байсан. Түүний мах бие сул дорой байсан. Гэхдээ тэр нүгэлгүй байсан. Тийм биз? Ихс яг бид нартай адилхан хүний биеэр байсан. Ингэж гимэн Есүс хүн төрлөختний өмнөөс хүн төрлөختний нүглийг үүрэх боломжтой болж байгаа. Ямар нэгэн супер хүч биш. Харин хүн төрлөختөн өөрийнхөө нүглийн хариуцлагыг өөртөө өрсөн гэсэн санаа илэрхийлж байгаа. Гэтэл бид нөгөө Библийнхаа үннийг сайн мэдгүйгээсээ болоод заримдаа яадаг вэ гэхээр үнэн чимшиг худлаа чимшиг зүйлсэд автаад самуураад буруу зүйлсүүдийг хараа явах тохиолдол байдаг. Харин Эзраигийн хувьд бол яг энэ Бурхны үгийг хуулийг гүн гүнзгийгээр судалж түүнийг таньж мэдхийн төлөө өөрийнхөө амьдралыг бүрэн зориулсан хүн байсан байхгүй. Тийм учраас Эзраг тэгж хэлсэн. Тэр бол Бурхны үгийг хуулийг судлахад өөрийгөө зориулсан гэж хэлсэн. 1494 оноос 1536 оны үед амьдарч исэн Вильям Тиндал гэдэг нэртэй нэг юм Библийн орчуулагч хүн байна. Энэ хүний хэлсэн үгийг монголчлох юм бол ийм үг хэлсэн байдаг. Бурхан намайг амьд үлдээвэл талбайд анжис барьж яваа жаал хүүч судрыг чамаас ч илүү мэддэг болгоно гэж хэлсэн байдаг. Өөрөөр хэлэх юм бол энэ хүн юу гэж хэлсэн бэхээр Бурханы үг гэдэг бол зөвхөн нэг санвартны, зөвхөн нэг ламын, зөвхөн нэг юу гэх юм те, нэг пастрын, нэг Библийн профессорын мэддэг зүйл байх ёсгүй юм а гэж хэлсэн байна. Хүн болгон Бурханы үгийг уншаад, судлаад хэн нэгнээс илүү ихээр Бурханы үгийг гүн гүнзгийгээр судлах боломжтой болох ёстой. Тэгээ мань хүн тийм учраас Бурхан намайг ивэх юм бол би тэр хүмүүсийн хэл дээр орчуулын Библийн орчуулмаар байна гэж. Энэ англи дээр Библи орчуулсан хүмүүсийн нэг шүү те. Тийм биз? Гайхалтай. Мань хүний мөрөөдөл нь бүх хүмүүс Библийг эзэмших биш, харин Библийг яг уншиж судлах боломжтой болох. Тэр зүгээр нэг Библийн нэг ийм копи хуулбар нэг Библийн номыг одоо ингээд хуулж аваачаад тавиад гэртээ тавих. Энэ бол
Гэхдээ яах вэ? Байхгүйс л дээр юм да тий. Ядаж нүдэнд харагдаад байх юм. Гэхдээ өөрчлөлтийг яах вэ? Тэр үед бид нар судлах үед бий болж байгаа. Номлолын ханхүү гэдэг бүр хочтой Чарльз Спurgeon гэдэг хүн байгаа. Энэ бол үнэнхээр алдартай 1800 оны дунд үед амьдарч исэн хүн байгаа. Энэ хүн ингэж хэлсэн байдаг. Хинч судраас хитэж өсдөггүй. Харин судар буюу бичээс жил ирэх тусам улам өргөн, улам гүн гүнзгий болж идэг. Өөрөөр хэлбэл Библийн үгийг хүн ингээд судлаад дуусчлаа тий. Одоо дараагийнх нь ном нь юу вэ гэдэггүй юм аа. Харин бид нар судлах тусам Библи улам л өргөн болоод байдаг. Улам л гүн болоод байдаг. Улам л яг өндөр болоод байдаг. Хязгаар нь байхгүй. Ямар ийм гайхалтай юм бэ гэдэг зүрх бид нар улам хилээ чиглүүлээд байдаг гэдэг талаар хэлсэн байна. Тэгэхээр эзний үгийг бол хизээч бид нар судалж баарч дуусахгүй. Тийм учраас зүрхээ бид нар Бурхны үгийг судлахад зориулах ёстой. Хоёрдугаарт нь Эсраг юу гэж хэлсэн бэ гэхээр үгийг хэрэгжүүлэхэд зориулсан гэж хэлсэн. Нөгөө Библийн сургаалыг зөвхөн унших, судлаад мэдлэгтэй болох, мэдээлэлтэй болохоос гадна энийг амьдралдаа хэрэгжүүлэх нь өөрөө чухал байдаг. Хэрэгжүүлэх гэсэн үг байгаа. Хэрэгжүүлэх гэдэг үгийн санаанд нь давхар энэ асаах гэсэн үг л дээ. Асаах гэдэг энэ үгний цаатал санаа нь юу гэдэг вэ гэхээр дуулууртаа дагах гэсэн үг. Өөрөөр хэлбэл Библи юу хэлээд байгаа юм? Тэр зүгээр л даgal та гэсэн санаа шүү дээ. Зүгээр даг. Библиэд гардаг нэгэн алдартай хаан байгаа. Тэр бол Йосия гэдэг хаан. 2 дугаар хаан намын 22 дугаар бүлэг дээр Йосия хааны талаар инх үгүүлсэн байдаг. Йосия хаан болохдоо 8 настай байсан бөгөөд 8 настай шүү манайхан тоо бодноо хэдэлээ. Ерөөсөлд 31 жил хаанчлав. Түүний эхийг Бозгатын Адиягийн охин Медида гэдэг байв. Тэрээр эзний мэлмид зүв зүйтэйг үйлдэж өвөг эцэг Давидын хаан бүх замаар замнан зүүн тийш баруун тийш хазаасангүй гэж одоо тодорхойлогдсон хаан. Йосия хааны 18 дугаар он нөгөө 8 настайдаа хаан болсон гэдэг чинь одоо хэдтэй гэсэн үг? 26 та эд залуу. Азалиагийн хүү Гүүш Шафаныг хаан эзний өргөөрөө илгээхүүд мань хүмүүс яасан бэ гэхээр Бурхны үгийг олдог. Гулдан хаалганы сахиулууд ард түмнээс цуглуулсан мөнгө буюу эзний өргөөнд авчирсан мөнгийг тоолуулахын тулд тэргүүн тахилж Хилкия дээр өксөж очигтун. Үүнийг эзний өргөөг хариуцсан ажиллаж буй хүмүүсийн гарт даатах. Тэд түүнийг өргөөний эвдэрлийг засварлахаар эзний өргөөнд байгаа ажилчдад өгөг. Тухайлбал мужаанууд, барилгачид ба чулуучдад мөн өргөөг засварлахаар гуайлан мөн завчсан чулуу худалдаж авахд зориулга өгөختун. Тэд шударгаар ханддаг тул тэдний гарт даатгагдсан мөнгөний ямар ч тооцоог тэдэнтэй бүү бод гэж хэлжээ. Тэргүүн дахиж Хилкия Гүүш Шафанд би эзний өргөөнд хуулийн ном оллоо гэв. Одоо эндээ сонирхолтой болж эхэлдэг. Хилкия тэр номыг Шафанд өгч өнөөх нь уншив. Гүүш Шафан хаанд бараалхаж түүнд хариу үг уламжлан таны зарцнаар өргөөнөөс олдсон мөнгийг цуглуулж эзний өргөөг хариуцсан ажилчдын гарт даатгав гэв. Гүүш Шафан хаанд дахиж Хилкия надад нэг ном өгсөн гэв. Шафан уг номыг хааны өмнө уншжээ. Тэгтэл хаан тэрхүү хуулийн номын үгсийг сонсоод хувцаа оров. Тэгээд дахиж Хилкия Шафаны хүү Ахикам, Микиягийн хүү Ахбор, Гүүш Шафан болон хааны зарц Асия нарт хаан тушаан явж олдсон номын үгсийн талаар миний төлөө мөн ард түмэн болон бүх Юдагийн төлөө эзнээс асуугтун. Энэ номд буй бидэнд хандан бичигдсэн үг бүрийг сахин биелүүлэх тал дээр өвөг дээдсээс мань дуулуургүй ганцхан учраас бидний эсрэг шатаж буй эзний уур хилэн үлэмж их ажээ гэж хэлсэн байдаг. Эзний өргөөнөөс олдсон Бурхны үгийг хаанд авчиж өгөх үед 26 настай залуу үед хүчин амтагдж байгаа залуу Бурхны үгийг сонсох үед шууд хувцаа ороод Бурхны өмнө гимшээд Бурхны үгийн дагуу яваагүй учраас бидний ард түмэнд ийм асуудал болоод байсан байх шүү дээ гэж хэлсэн байдаг. Тэгээд энэ номон дээр Йосия хааныг дүгнэхдээ Давидын зүрх сэтгэлийн дагуу түүний хийсэн бүхнийг баруун тийш зүүн тийш хазаалгүйгээр хийсэн сайн хаан Бурхны үгийн зүрхний дагуу хаан гэж нэрлсэн байдаг.
Бурхны үгийг зүгээр нэг уншаад хадгалаад сүм дотор байлгаад их нь бол бидэнд Бурхны үг гэсэн гол зорилго биш ээ. Харин түүнийг хэрэгжүүлж алхам хийнэ гэдэг бол энэ бол бидний хийх ёстой чухал зүйлсүүд нэг. Батан номын 7 дугаар бүлгийн 24-өөс 27 дугаар ишлэл 24-өөс 27 дугаар ишлэлээр нэг ийм үг гардаг. Хоёр байшин барьсан түүх гардаг. Тэр байшин нэг нь элсэн дээр нөгөөх нь чулуун дээр. Элсэн дээр барьсан байшин нь үер болох үед урсаа халаг болно. Чулуун дээр барьсан байшин нь үер болж салхи шуургаж тэнгэр дуурсан ч гэсэн бат бэх байна. Яагаад үнийг ярьсан гэдэг талаар Есүс хэлэхдээ Бурхны үгийг сонсоод түүнийг хэрэгжүүлэх юм бол чулуун дээр байшин барьсан хүнтэй адилхан байна гэж бол хэлсэн байна. Бүгдээ хамтдаа эзний үгийг хэрэгжүүлдэг хүмүүс байцгаая. 1800 оны дунд үед алдартай байсан шинжлэх ухаанч, теологч Муди гэдэг хүн баг. Энэ хүн хэлэхдээ Библи бидэнд мэдээлэл өгөхийн тулд биш, биднийг өөрчлөхийн тулд өгцөн гэж хэлсэн байдаг. Библи биднэрт дэлхийн ертөнцийн үүсэл болоод Есүс Христийн талаарх түүхэн мэдээлэл өгөхийн тулд биш, харин яг өөрчлөхийн тулд таны амьдралыг, миний амьдралыг одоо ажиллах хүнээс нэг асуучих. Чиний амьдралаас юуг өөрчлөх хэрэгтэй байгаа вэ яг одоо? За нэг асуугаад үзтээ. Эсвэл бүлтгэлтэн асууя хэлүүлээ заяа. Хэлж чадахгүй байхаа. Яагаад гэвэл айгүй хэцүү шттэ. Өөрийнхөө амьдралаас өөрчлөх ёстой нэг юм хэлэх юм бол хэлэхэд амархан биш. Тэгэхээр өөрөөс нь асуугаа. Чи өөрөө юу өөрчлөж байгаа ингээд асуугаа. Хоёулаа ч хэлэх үггүй болсон тэ. Заавал бидний амьдралд өөрчлөх шаардлагатай зүйлсүүд байгаа. Өдөр их тусам бид нар Бурхны үгээр яадаг вэ? Зүрх сэтгэлээ, амьдралаа цэвэрлэх шаардлага бид нар тулгамдж байдаг. Түүнийг бид бүгдээрээ мэдж байгаа. Тийм учраас Бурхны үгийн мастер биш, харин Бурхны үгийг өөрийнхөө мастер болгох хэрэгтэй. Бид нар Бурхны үгийг гүн бат судлана. Яах гэж вэ? Тэр үгээр өдөрдүүлэхийн тулд. Эцэст нь 3 дугаарт нь Эзра юу гэж тодорхойлсон бэ гэхээр Бурхны үгийг заахад зориулсан гэсэн. Заах. Эртний Израилийн хувьд заах гэдэг бол нэг ийм ойлголт байсан. Өнөөдөр заах гэдэг дээр их сонирхолтой илүү их бид нар мэдлэг дамжуулах гэдэг талаас нь ойлгодог. Тийм ч учраас багш нэг юм хэллээ тэрийг чэйжилж аваад буцаага хариулах юм бол тэр хүн онц авч чаддаг. Өнөөгийн системээр. Гэтэл Израильчүүдийн хувьд энэ заах гэдэг ойлголтод тэр ямар ойлголт гэдэг вэ гэхээр шав болох, дагах, дагалдах гэдэг ойлголтууд хамгийн түрүүнд явдаг байсан. Надад заагач гэх юм бол юу гэсэн үг вэ? За би чамд заая гэх юм бол тэр хүн тэр багш дээр очиод шавлан суугаад одоо бидний яриагаар бол шавлан суугаад амьдралаас нь суралцаад түүний нөгөө нэг мастер болгоод байгаа зүйлийг нь түүний амьдралыг нэг дагаж суралцах асуудал яригддаг байсан. Тийм ч учраас Израильчууд Бурхны үгийг заахтай яадаг гэхээр зүгээр нэг юм үг ярьдаг хүмүүс байгаагүй. Яг үйлдэлээрээ харуулдаг, заадаг тийм хүмүүс байх ёстой байсан боловч яалаа бид нар зүгээр ярьдаг хүмүүс болж өөрчлөгдсөн байдаг тийм үү? Хоёрдугаар номын Тимот номон дээр Илч Паул өөрийнхөө шавьд хандаж хэлэхдээ надаас сонссон зүйлээ бусдад даатгаараа гэж хэлсэн байдаг. Матай номын 28 дугаар бүлэг дээр миний та нарт заасан бүхтийг сахин бэлгэлхийг тэдэнд заагаараа гэж хэлсэн байдаг. Өөрөөр хэлэх юм бол Библи бол бидэнд зөвхөн надад зориулаад, зөвхөн намайг хайрлал, зөвхөн надаар ингээл дуусгах гэж байгаа тийм хайрын захиа биш шүү дээ. Үнэхээр мэдсэн бол, авсан бол, дүүрсэн бол тэр бэлхлаараа бусдад очиод зааж сургаж дагалдуулах талаар л бидэрт уриалдаг тийм л ном. Тийм учраас өнөөдөр бид нарт хандж хэлж байгаа эзний үг юу вэ? Бурхны үгийг цөмөрөө сурахад зориулцгаая. Бурхны үгийг судлахад зориулцгаая. Тэгээ Бурхны үгээр цөмөрөө өөрсдөө амьдралыг өдөрдүүлцгаая. Өөрөөр хэрэгжүүлье. Зүгээр хэрэгжүүлэх биш. Заая. Яг заах вүлээ? Амьдралаараа л заах шүү дээ. Мэдээж хэрэг бид нар амаараа заах үе байна. Мөн гэхдээ тэр нь амьдралаар нь харагдахгүй байх юм бол энэ хангалттай бол биш. Тийм учраас Христ төвтөгөөр цөмөрөө хамтаа өөрийнхөө амьдралыг өдөртөн чиглүүлцгээе гэж та бүдийг уриалмаар байна. Бурхны үгийг уншаад, судлаад, бусдад заацгаая. Зүрхээ бэлтгэе, үгийг судлая, бас үйлдэцгээе, үйлчлцгээе гэж уриалмаар байна. За хамтдаа гэсний өмнө нь залбирцгаая.
Их эзэн бурхан минь, бид нар энэ боловсролын хичээл сургуулийн шинэ жил эхэлж байгаа энэ үед бид ч гэсэн бурхан таны өмнө, таны шавнар, таны дагалдагчид бас танай суралцах ёстой гэдгийг дахин санаж өөртөөхөн зүрх сэтгэлийг бурхан таны өмнө сурахад бэлдэж, хэрэгжүүлэхэд бэлдэж, бас заахад бэлтгэмээр байна. Бид өөрсдийнхөө чадах хэрээр таны үгэнд гүн гүнзгий суралцаж, тэр үгээр амьдарч, бас тэр үгийг бусдад дамжуулахын тулд Аава, та биднийг өдөр болгон урамшуулж, зоригжуулж, хүчрхжүүлж өгөөч. Таны үг бол энэ дэлхийн ертөнцийг бүтээсэн тэр хүч чадалтай. Мөн өөрөө та хэлэхдээ ихэнд үг байсан ба үг нь Бурхантай хамт байсан. Үг нь өөрөө Бурхан байсан гэж хэлсэн. Эзэн Есүс Христ таныг таньж мэдэж Бурхан таны хүслийг биелүүлэх нь бидний хоол юм ааш гэж таавар байсан. Эдгээр хүнийхээ хувьд их эзэн би таны үгнээс гүн гүнзгийгээ суралцаж, таны үгээр өөрчлөгдөж, таны үгийг дамжуулахад та биднийг чиглүүлээрэй. Аава, таны үгийг хайрлаж, танай суралцахад та биднийг шамдуулж өгөөч. Танд баярлалаа. Эзэн Есүсийн нэрээр залбирч байна. Амен.